Оо, энэ хадам ээж байсан биз дээ. Дээж гаргаж өргөлдөө та. Хадам ээж үл ирнэ. Хүүшээ, эн чи юу вэ хөшөө? Цааны дээж юу? Энэ хадам ээж арайд эндэж байна. Цааны дээж чи ерөөсөө арилдаггүй байхгүй юу? Гол нь өгшөнд хилчгээ хэлээ ойлгуулчих. Тэгээ гадаа гарч өргүүл яасыг. Би ээжид хэлээ л да. Ямар сүртэй юм бэ? Энэ ч угаага арилчих болно шүү дээ. Сейчас явъя ажил хэцүүдлээ. Бурхан тэнгэртэй мөргөлгүй яах вэ настай хүн. Гэхдээ гадаа гаргаад өргөчүүл өрд үнэтэй шүү дээ. Балкон дээрээс нэг зүгт өргөн өрдөн багтай шүү дээ. Би ээжид хэлчихээ л да. Юу сүртэй юм бэ? Сүртэй сүүж вэ чи яасан? Чи боддоо хөө. Угаалгаад. За угаалгаад арилахгүй бол өнгөлүүлэхэд. За цаашлаад өнгөлүүлээд арилахгүй бол будуулахад ийм л шүү дээ хөөе. Ийм их мөнгө гардаг. Тэгээд чи нөгөө мөнгөө яацыг гэдэг чинь энэ шүү дээ хөө. Дээж өргөө цайны дээж арилдаг байхгүй юу? Арилна штэ. Ээжийг буруутгах юу эсэх өгчөө амтан хаана гаргаж өргөхийн хараа үүдэнд чинь. Би өөр нэрвдчихлээ энэс болж. Боли чи энэ машина барья юу. Ти Монгол цууд тэр өөрөө очих. Тэгээ өөрөө тэр үн мөнийг асуугаад өөрөө хийлэг. Сайн монголчууд байдаг штэ. Үндэсний сервисүүдэд дэмжих хэрэгтэй байхгүй. Энэ машина өөрөө барья. Хэцэг зүйлээ. Таны дээж болоод юу сүртэй. Байна уу? Задагсан бол дуграач тээ. Ядаргаатай юм бэ? Хөгжмөж амгалсан байж тээ. Уул нь олон камертай гээд нэг 5-7 авсан чинь юу вэ? Манчиг амтын бол ерөөсөө энэ готод машин барь чадахгүй юм шиг байна уу? Дөнгөрөө тэгээд явж ил байна. Дөнгөртөд явж ил тий. За яри найзан яри. Оруулчаачтай юу сүртэй юм бэ? Юу сүртэй юм бэ? Оруулчихгүй дохоо өгчөөд тогт чинь. Өгсөн байгаа биш үү? Нөгөө тэнийг амгай вэ? Нөгөө шид ашигчаа өгсөн биш үү? Энэ Монгол засвар байна шүү дээ. Манай монголчууд байна шүү дээ. Монголчуудаараа хийлгэж юм да. Гадаадын тэр хүмүүс хөрөнгө оруулалт хийж яат ямар. Ээж таах юм уу? Ээж нь одоо явлаа заа юу? Миний аяхоо томатоо тоглоороо заа. За. Ээж нь ороо ихдээ гоё мачиж өгнө. За. За. Миний ичи бурхандаа дээж өргөснөөр охинч сайн явдаг шүү. Түр төмөн олон үр хүүхдүүд та бүгдийнхаа төлөө Тэнгэр бурхандаа залбирч цай сүгний хаан дээжийг өргөх юм даа ээж. Төрийн мөнсөлт өршөө. Ээж та болил доо. Цайныхаа дээжийг гаргаад өргөчөлдөө. Мөнгө төгрөгөөр машин зэрэг янзлууллаа. Амьдрал хэцүү биш тий. Өглөө юу чи? Хатлаа юу чи? Аав. Тэр миний хадгаламжинд банкнд байгаа хэдэн төгрөгийг бүгдийг мол заав. Би мөнгө төгрөг яриаггүй штэ. Та цайныхаа дээжийг гараад өргөчих. Бусдын машиныг бас охироогоод байна штэ. Та ойлгох хэрэгтэй. Уулын хүүн хааяа хэдэн төгрөгөө би банкнд байлгадгийг хадгалдгийг. Найдвартай банкнд ер нь хадгалуулчихад их зүгээр байдгийг. Тэгтээ та нар аав охирлгүй болго. Тэр машинаа охирлгүй болгоод зүгээр болгоод цаахан унаага уун. Тэр мөнгийг чинь өгөх гэж байгаа бол авсан ч яах вэ? Би гарч өргөе, гадаа гарч өргөе. Энэ 9 давхраас энэ лефтхүү тэгээ майжгнаал энэ шат руу унчих гал гарыг гадаа гарч өргөе би. Тэр өнөө үед бол яг хав суурин соёлд ороод арай өөрчлөгдсөн ч гэсэн биднээс ядаж биднээс орцоороо гараад сайхан нарлуугаа харж байгаа дөрүн зөвсөргөө өргөх шаардлагатай юм л да. Тэгэх юм бол их сайхан байна. Тэгэхгүйгээр биднээс зүгээр балкон дээрээс тийм өргөхөд бол дөрүн зүг рүүгээ өргөх ямарч боломжгүй болчиход байдаг. Тэгээд зүгээр ингээд одоо нэг л өөрөхөд тэр ил харагдж байгаа зүг рүү өргөхөд бол эхлээд биднээс баруун хоошоо ч буруу зүг рүү өргөчих гээд байх аюултай. Тэгэхээр хүн болгонд өөртөө сайн дөрүн зүг, муу дөрүн зүг гэж байдаг. Тэгэхээр тагтан дээрээс өргөхөд бол яг зүг рүүгээ харж байрлсан уу, байршаагүй. Одоо орон сууц маань янз бүрийн байрлалтай байгаа учраас биднээс яг зүг рүүгээ эхлээд биднээс сайхан урагшаа урд зүг рүү өргөх юмш боломжгүй болчиход байгаа юм. Тэгэхээр биднээс нөгөө цайны дээж өргөж байгаа зан үйл маань бас ном цохилдож хараахан бас чадахгүй юм л да.
Тэгэхээр хамгийн зүйтэй арга бол биднес яах вэ гэхээр сайхан орцоороо гараад одоо сайхан гоё мандах нар руу гарч байгаа 400 руугаа цайны дэж ерөөлөө шившин өргөхөө бас энэ маань яг ном уламжлал ёс руугаа сайхан холбогдсон нийцэх юм а гэж. Тэгэхээр суурин соёлд шилжлээч гэсэн орон сууцанд нүүдэл орлооч гэсэн биднээс энэ ёс уламжлалыг мөн чанараар нь хадгалан орших юм бол биднээс энэ уламжлалыг номын дагуу зөв зөвтэй үлдэж чадах юм а гэж. Би хүүхдүүдийнхаа сайн сайхны төлөө цайныхаа дээжийг өргөдөг байсан. Харин бусдын хүүхдүүдийн машиныг бохирдуулах нь юуных нь буян байх вдэ. Үүнээс хойш ёс заншлаа даган баясаж гарч гадаа өргөж бай да. Төрийн минь сүлдөршөө.